үүсгэн байгуулах санаачлах гараад тэгээд 11 онд бас ном маань бүртгэгдэхгүй дээрч хөвтө бүртгэдэг учраас бас бусад намуудтай хамтраад ажиллана гэдэг 90-ийн ногоо намтай хамтарч хэсэг ажиллаад тэгээд бүр болохгүй болохоор ингээд 2017 онд дахин хурлаа хийгээд ингээд улсын дээд шүүхэд бүртгүүлээд аль бие усаар ингээд хоёр дахь удаа сонгуульд оролцож байна. Тэгэхээр хүмүүс асуудаг л да ер нь улс төрийн нам яагаад байгуулчихдгийг те бас л энэ нэг сандал ширээнд дурлаад байна, эрх мэдэлд очих гээд байна ч гэдэг нэг юм хүмүүс монголчууд чинь бид нар бүгдээрээ нэг тийм нэгийг харддаг, нэгнээс айдаг нэг юм нийгмийг байгуулчлаа шүү дээ. Тэгэхээр үүнийг л үндсээр нь өөрчлөх юмсан л гэж бодож байгаа юм. За яг одоо ингээд сонгуул бид нар бие дагаад өрсөлдөөд Монголын хүний төлөө нам гэдээ өрсөлдөж чинь өмнө нь бол бид нар Монгол консерватив намтай хамтраад сахихтун үндсэн хуулийн 19 эвслэгээд өмнөх 20 оны сонгуульд оролцсон. Тийм санаж байна. За энэ удаагийн сонгуул бид нар одоо намаараа бие дагаад нийтдээ 42 төвшигчийг одоо оролцуулаад ингээд явж байгаа. Гэхдээ энэ өнөөдрийн мэдээллээрээ бол бид нар энэ намынхаа тухайс дэлгэрэнгүй ярих хэрэгтэй болов уу гэж бодсон. Ягаад тэгэхээр одоо манай ард иргэд маань бол Батялалт гэдэг хүнийг бол тодорхой хэмжээнд мэдээд байна. Одоо 20 жил одоо шудраг ёсны төлөө янз янзын байдлаар одоо тэмцэжсэн тэмцлийн маань хүмүүс мэддэг юм байна. Монголын хүний төлөө нам гэдэг намын тухай бол бас арай жоохон дотоод үлмэг ойлголттой байна л гэж. Гэхдээ энэ дээр бол бид нар ер нь улс төрийн нам гэдэг бол өөрөө ингээд яг нөгөө настай тий үүссэн цаг хугацаатай. Тэгээд одоо мэдээж дуусах цаг хугацаагаа ч гэсэн бид нар тодорхой харах ёстой шүү дээ. Ер нь бол улс төрийн нам гэдэг бол үжил бодол, итгэл үнэмшлэрээ эвлэлтэнд нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Ялангуяа одоо төрийн эрх мэдэлд очих тийм ээ одоо тийм сонирхолтой хүмүүс улс орноо удирдах хөгжүүлэх тийм бодлоготой хүмүүсийн нэгдэл байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо нам бол шууд үүсгэн байгууллагын гутлаад 20,000 30,000 гишүүнтэй болоод өргөжөөд явчихгүй. Магадгүй одоо би өнөөдөр нэг зөв зүйл санаачлаад явлаа тий. Гэтэл магадгүй миний одоо ярих гээд байгаа зүйлийг өөр бусад улс төрийн намууд хийцэн байх юм бол надад ярих сэдв байхгүй болж шүү дээ тий. Тэгэхээр одоо Монголын хүний төлөө намын хувьд бол бид нар эхний ээлжинд энэ Монгол их оронч сэтгэлгээг төлөвшүүлэх тий. Их оронч сэтгэлгээг төлөвшүүлэх иргэдээ одоо жишээл бид нар соён гэгэрүүлэх бүх хүмүүс их орончл байх юм бол бүх хүмүүс үндсэн хуулийн заасныхаа дагуу шударгал байрчих юм бол өнөөдөр та бид шудраг ёсны тухай ингэж өнөөдөр бүгдээрээ шаардах ямар ч тийм орон зай үлдэхгүй байхгүй. Гэтэл өнөөдөр Монгол улсад хамгийн ихний тулгымцсан асуудал шудраг ёсны асуудал байдаг шүү дээ. Бид нар нийтээр ингэж худал хуурмаг юм давтагдсан тий. Төр засгийн удирдлагууд нь ч гэсэн худал хуурмаг давтагдсан, хулгай дээрэмд нэр холбогдчихсон. Тэгээд нэг нэгэндээ итгэхэ болчихсон. Яг ингээ бодит байдлаа үнээр нарах юм бол та бидний хамгийн том асуудал бол за энэ дундаас би танаас асуухад Монголын хүний төлөө нам гэж байгаа. Энэ намын одоо яг онлын үзэл баримтлал гэдэг ярил манай сонгогчид иргэд үзэгчд бол энэ сонгуулийн хугацаанд маш одоо тийм мэдлэг нь нэмэгдэж улс төрийн сонгуулийн талаар одоо намын үзэл баримтлал онлын талаар мэдлэгтэй болж байна л та. Тэгэхээр энэ нам маань яг хааш нь аваачих юм бэ? Тэгээ ер нь бол бид нар манай Монгол улсын бид нар ерөөсөө манай мөрийн хөтөлбөр маш ойлгомжтой. Үндсэн хуулиар үүргээ биелүүлдэг төрийг байгуулъя гэж. За үндсэн хуулийн 19 дугаар зүйл дээр ямар өгүүлбэр байдаг гэхлээр төрөөс хүний эрх хэрэгжүүлэх хангахуйц эдийн засаг нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх зөрчигдөд тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн хэвлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг байхгүй. Энэ үүргийг 1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан тэр цагаас хойш энэ үүргийг одоо төр биелүүлж явах хэрэгтэй байсан. Хэрвээ энэ үүргээ биелүүлж ирсэн бол өнөөдөр бидэрт ийм олон нам гарч ирээл шудрагаас хүний их ядуурл ажилгүйдэл гэдэг нэр том ерөөсөй байх ёсгүй байхгүй. Тэгэхээр бол бид нар энэ та ямар үжил баримталтай нам бэ те танаа нам юу өгсөд байгаа юм бэ гэдгийг бид нар ерөөсөй одоо улс төрийн намуудаас асуух гэхээсээ үндсэн хуулиас бид харьцал боломжтой. Тэгэхээр үндсэн хуулийн дээр заагдсан үүргийг биелүүлж чаддаг төрийг л байгуулах нь одоо Монголын ард түмний эрхэм зорилго байгаа байхгүй. Тийм учраас энэ үүргээ биелүүлж чадаагүй улс төрийн намд нь хариуцлагыг хүлээлгэж чаддаг ард түмэн баймаар байна. Ард түмнийхээ өмнө, иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг төрийг байгуулдаг болмоор энэ үүний тулд одоо тэр мөрийн хөтөлбөрөөр боловсруулаад тэр хэрэгжүүлэх явцдаа хэрэгжүүлж чадахгүй одоо алдаа гаргаад байгаа намуудыг хянах тийм ээ. Одоо ерөнхийдөө бид нэг дэлгүүр гэдээ бодъё л доо. Одоо хоёулаа дэлгүүр байгуулчлаа гэж үү. Тэгвэл хоёулаа хамгийн ихний ээлжинд ашигтай ажиллахын тулд та бүхэн одоо зорилго бол магадгүй нэгдүгээрт нь өөрсдийнхөө амьдарч байгаа бүс нутагт одоо хүмүүсийн хэрэгцээт бараг одоо түргэн шуурхай чанартай бараг хямд үнээр нийлүүлэх гэж бодъё тий. Хоёрдугаарт нь мэдээж ашиг болох байж таарна шүү дээ. Бизнес хийж байгаа учраас. Гэтэл та битүүрийн бизнес ингээд ашиггүй болоод байна тийм үү? Алдагдaltaй байгаа юм тий.
шалтгаан нь юу вэ гэж судлаад үзсэн чи яг маш олон шалтгаан байж болно шүү дээ. Одоо магадгүй зах зээлийн үнээс хит өндөр үнээр бараа аваад ирсэн байж болно тий. Магадгүй одоо бараагаа агуулгад хадгалж исэн чинь муутчих болно тий. Зарж болохгүй болчих болно. Дээрээс нь хамгийн гол хүчин зүйл бит хоёрын одоо ажиллаулж байгаа одоо нөгөө нейров тийм ээ одоо магадгүй тэр худалдагч тэр кассийн ажилчид маань шудраг биш байвал яг бит хоёр хизээж ашигтай ажиллахгүй байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө хяналт хариуцлагын тогтолцоо гэдэг манад маш их хэрэгтэй байна шүү дээ. Одоо би бол тэр бидний баялаг бидэнд хүрэхгүйдээ болоод ингээ ядуу амьдраад байж ерөөсө бодохгүй байгаа. Монгол улс бол өнгөрсөн хугацаанд ерөөсө одоо ашиглаггүйгээр их одоо байгалийнхаа нөөц баялагийг ашиглаж штэ. Хамгийн гол нь байгалийн нөөц баялаг ашигласны үр дүнд өнөөдөр монголчууд бидэнд юу наалдаад байна? Юу болоод байна? Яагаад хүн амын 75% ядуу? Яагаад Монгол улсын гадаад өр нь одоо ингээд бүр хідэн их найдаар тоологдох хэмжээнд очиод байна тий? Одоо баялагаа ашиглаад байдаг Монгол улсын өр нэмэгдээд байдаг. Ард иргэдэнд хөдөлмөрлүүлээд өөр зээлтэйгээ байгаад байна. Тэгэхээр энэ чинь ерөөсөө Монгол улсыг удирдах байгаа төр засгийн үйл ажиллагаанд алдаа байна гэж би үздэг байгаа байхгүй юу. Зүгээр та бүхэн үндсэн хуулийн би яагаад үндсэн хууль яриад тэгэхээр бид нар үндсэн хуультай нийгэмд амьдраад байна шүү дээ. Эрхчүүд нийгэмд. Тэгтэл иргэний эдийн засгийн баталгааг хангах ёстой төр маань өнөөдөр яаж байна? Дандаа тэр бомтнуудаас бүрдсэн шүү дээ. Энэ юу хэлээд байна гэхээр бусдынхаа боломжийн төлөө ажиллаж явах ёстой хүмүүс зөвхөн амиа бодоод өөрсдийнхөө ашиг хонжооны төлөө ингээд эрх мэдлээ ашиглаад байгаа нь өнөөдөр бидний хамгийн том асуудал болчиход байна. Тэгэхээр Монголын хүний төлөө нам бол төрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг, ард түмний хяналтын байгууллага байгуулъя. Амьдрах хүслийг дэмжих хууль буюу одоо дөрвж биш одоо дүүргэж их орондоо сайхан амьдрдаг нийгмийг байгуулъя. За хамгийн чухал асуудал бол шудраг ус юм байна. Шудраг ус шүүх тий шүүгч нараас прокуроруудаас цагдаа нарт шудраг ажиллахыг шаарддаг тий одоо энэ шүүх засаглалын хэмжээнд бид нар ингээд өөрчлөлт шинжилт хийхгүй бол ингээл одоо ард түмэн бүгдээрээ шүүгч болчихлоо шүү. Бүгдээрээ прокурор хэдийн одоо сэтгүүлч нар маань хүртэл прокурор болчихлоо шүү. Нэвтрүүлэг хийхлээр нэг гэмт хэрэгтнийг авчираад өмнөөс суулгаад ярьж яадаг. Их хурл маань өнөөдөр бодлого боловсруулж хөгжил бодох биш. Нөгөө өнгөрсөнтэйгөө зууралдаад гэмт хэрэгтнүүдийг авчираад нээлттэй сонсгол хийдэг болчиход хайрын цаг өрөөд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидэрт хамгийн ихний хэлж нь одоо энэ шудраг ашиг тогтоох асуудал чухал байна гэдгийг л бид нар одоо зарлаад яваад байгаа. Бусад намуудын хувьд та бүхэн бол мөрийн хөтөлбөрүүдийн бол урайнуудын бол харсан байх тий. Ард түмэн ялнаа одоо юу гэдэг чи одоо үндэстнэрээ баяжиж гэдэг юм уу бүрэн Монгол бүтэн ардчлалч илүү ингээд ийм одоо нэг юм логиксэн шинжтэй зүйлүүдийг тавьж байгаа бол Монголын хүний төлөө намын хувьд бол шууд тодорхой хамгийн ихний ээлжинд тулгамдсан асуудал шудраг гэсний асуудал. Нийгмийн баялагаа шударгаар хуваарлаад эхлэх юм бол өнөөдөр бид нар одоо бүх салбарт ажиллаж байгаа одоо ажиллаж байгаа албан хаагчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх тийм ээ одоо татвараа өгөөд ингээм амьдралд нь хүрэлцэхгүй болчиход байгаа хэмжээнд очдог биш. Бүр хангалттай элбэг хангалуун амьдрах одоо эдийн засгийн нөөц бололцоо бидэрт хангалттай байна гэдэг манай эдийн засгийн судлаачид бол бүгд л ярьж байгаа ш. Тэгэхээр бидний хамгийн том зовлон авилга албан тушаалын гэмт хэрэг одоо сэтгэлгүй одоо удирдагч нар тэгэл одоо зөвхөн амиа утсан одоо мөнгөний төлөө одоо юу ч хийхэд бэлэн болчихсон энэ байдал бол та бидний хувьд бол үнэхээр ноцтой асуудал болсон байх гэж бодож байгаа. Тэгээ Монголын хүний төлөө нам бол ерөнхийдөө бол гишүүдтэй нэлээд анхаардаг. Гишүүдээ одоо ялангуяа намынхаа мөрийн хөтөлбөрийг үндсэн хуулиар мэддэг байж бид нар төрийг одоо удирдах үйл хэрэгт оролцох тийм сонирхолтой баймаар байгаа байхгүй юу. Бид нар ингээд өнгөрсөн 5 жилийн хугацаанд судалгаа хийж үзсэн. Төрийн алба багчдын дунд, улс төрийн намын гишүүдийн дунд, за шатны төлөөллийн байгууллагын төлөөлөгчдийн дунд. Тэгээ хамгийн харамсалтай нь судалгаанд оролцсон хүмүүсийн 90% нь үндсэн хуулиа мэдэхгүй байна. Жишээлбэл төрийн албаа гишүүд ямар хүмүүст дунд судалгаа хийсэн бэ? Ерөөсөө нөгөө дөрвөн төрлийн хүмүүс байгаа байхгүй. Төрийн албаагчид, шатны төлөөллийн төлөөлөгчид, төлөөллийн байгууллагын төлөөлөгч, иргэд одоо улс төрийн намын гишүүд гэсэн. Тэгээ бид нар ерөнхийдөө 21 аймгаар 3 удаа тойроод бүх орон нутгийн удирдлагуудтай бид нар хамтран ажиллах санамжч байгуулад үндсэн хуулийн дугуйлан гэдэг төслийг санаачлан явж байгаа байхгүй. Бид нар үндсэн хуультай мөртлөө хэрэглэхгүй байна. Бид нар нэгсэндээ нөгөө хууль эрх зүйн одоо хэрэглээгүй байгаа тийм. Хүний эрхийн талаар бид нар зөвхөн онлын төвшөнд яриад байна. Одоо манай энэ ард иргэдийг хараад тахлаар намуудыг болохоор хин нэгэн супербаатар гарч ирээд өөрсдийнхээ асуудлыг шийдэж өгнө гэж хүлээгээд тах шиг байна. Тэгэл хүлээлт нь хүрэхгүй болохоор та нар амсандаа хүрсэнгүү гэдэг. Гэхдээ эргээд өөрсдөө оролцох хэрэгтэй гэдэг ухамсарлахгүй байгаа байхгүй. Дор бүрний ухамсартай хариуцлагатай оролцож та бидний хамтдаа шийдвэр гаргадаг тогтолцоог бид нар ардчилсан одоо тогтолцоо гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Ардчлал гэдэг үгээ бид нар ерөөсөө
бараг бүрэн ойлгохгүй байна. Ардчлал гэдэг бол өнөөдөр бүгдээрээ сонгуульд оролцоод хинээр өөрийгөө төлөөлүүлэх вэ гэдэг шийдэх эрхийг эдэлж байгаагаараа энэ ардчлалын үнэт одоо зүйл нь оршиж байгаа байхгүй. А гэтэл сүүлийн үед хүмүүсийг хараад тахлаар би санал өгөхгүй. Би оролцохгүй гэдэг нь шүү дээ. Оролцохгүй байна гэдэг бол ардчлалаасаа татгалзаж байгаа. Өөрийнхөө эрхийг одоо эсүүлдлээр үгүйсгэж байгаа. Ийм асуудал болчиход нэг ухралт болчиход байгаа. Тэгэхээр одоо би Монголын ард иргэдэд юу гэж хэлэх гээд байгаа, сонгогчдоо юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр сонгуультай хүн болгон идэвхтэй оролцооч. Тэр луйврдаад байгаа бол тэр луйврчдын дараа бүгдээрээ нийлээд хариуцлага тооч л доо. Одоо ингээд сонгуульд төхөөд ирэхлээр бүгдээрээ л хар машины луйврыг мэддэг, бүгдээрээ л хин нэгэн авилгачийн тухай мэдээд байдаг. Яг баримт гаргаад иргэн зоригтойхон шиг юу болсныг хилээд гэхлээр хилдэг хүн байдаг байхгүй. Тэгэхээр энэ бид нар ерөөсөө ингээд айцнаасаа болоод ингээд нэг бие хянсан, тантсан, хардсан, сэрдсэн нэг юм аз жаргалгүй юм ард иргэд болж хувирчаад байна. Тэгэхээр үүнийг өөрчлөхийн тулд мэдээж одоо хувь хүний өөрийнх нь одоо тэр ихтгэл үнэмшлээс их хамаатай. Мэдээж одоо тэр Монгол улсад монгол хүн сайхан амьдрах боломжгүй байгаа тийм олон хүчин зүйл байна л да. Гэхдээ хамгийн чухал зүйлс нь хүн өөрт нь байна шүү гэдгийг би бас одоо зоригтойгоор хэлмээр санагдаад байгаа. Яг энэ сонгуулийн үед болохоор нэг ч гэсэн сонгогчийн саналыг алдчихгүй гэл одоо энэ чинь хүмүүс ингээл хүн юу сонсохыг хүсэж тэрийг бүгдийг хэлэхэд билэн те. Ирээл одоо гар барийг ихтэл бүгдээрээ өөдөөс нь ингээл инээж очиад гар бариад худлаа яриад зөвхөн тэр нэг сонгуулийн санал хураалтын өдрийг өнгөрөөчих гэсэн нэг тийм одоо арга барилаар ажиллаад байна шүү дээ. Энэ бол маш буруу байна л гэж. Монголын хүний төлөө нам одоо өмнөх сонгуульд бол одоо сахигтун үндсэн хуулийн 19 эвсэл болж орсон байна. Энэ удаад яг одоо энэ Монголын хүний төлөө нам гэдэг нэрээр орж байгаа юм байна. За түрүүн ярьсан те таныг тодорхой хэмжээнд нийгэм таньж байна. Таны хувьд одоо бас 4-5 удаа улсын хурлын сонгуульд оролцож байгаа. Тэгэхээр яг Батялалт гэдэг одоо нэр дэвшигчийн ихтгэл үнэмшил юу байдаг юм бэ? Гэхдээ би бол одоо ирээдүйн монголчууд бид нар одоо хүчрхэг Монгол одоо болох боломжтой. Түүхээ аваад үзсэн ч гэсэн бид нар одоо дэлхийн талыг байлдан төрөмгийлэл алт мөнгөн гэргээ одоо гаргаал те одоо дэлхийд 300 жилийн одоо их Монголын амар амгалан гэл одоо бид нар монголчуудаа бид нар ямар байсныг бид нар түүхээр харах юм бол маш их байна те. Яг өнөөдөр бид нар ингээд бидэрт бахархал юу байна гэж аваад үзлээ. Ядахта нэгнийхээ сайн талыг олж харахаа байлсан байна шүү дээ. Тэгэхээр бид нар бас энэ монгол хүн хэн бэ гэдгээ сэрээгээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр одоо Монголын хүний төлөө нам бол Монгол хүнийхээ төлөө одоо ажиллахаар ингэж одоо үйл ажиллагаагаа бодлогоо зэгцэлсэн. Тэгэхээр энд бол зөвхөн бид нар хүмүүсийн төлөө ажиллаад байгаа биш. Таны оролцоо ч гэсэн бас байгаа шүү гэдгийг бас хэлмээр байгаа юм. За тэгээд бас нэвтрүүлэг бас нэлээд дуустгаж байгаа тийм. Тэгэхээр ер нь тийм сонгогчд маань бол ингээд Батялалт гэдэг хүнийг дэмжмээр байна. Одоо яаж нэр дэвшээд байгаа юм бэ гэсэн одоо мэдээлэл дутуу байх шиг байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд Монголын хүний төлөө нам гэж орж байгаа. За сонгуулийн хууц бол 2 хууц очиж байгаа. Тэгээд Монголын хүний одоо төлөө нам бол 2 дахь хууц буюу намуудын жагсаалтан дээр байж байгаа. Намуудын жагсаалтан дээр Монголын Батялалт гэдэг хүний нэр байхгүй. Харин Монголын хүний төлөө нам гэсэн нэр байгаа. Тэгэхээр Монголын хүний төлөө намыг дугуулах юм бол Батялалт надад саналаа өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр бас энэ одоо дашрамт хэлэхэд бас намайг дэмжиж орон нутгуудаас хүртэл ингээд холбогдоод өөрөө чи яаж дэмжих вэ гэдэг маш олон юм асуулт ирж байгаа. Тэгээд улс орон даяар ингээд Батялалт миний төлөө саналаа өгөх боломжтой. Хэрвээ одоо надад саналаа өгөх юм бол би өнөөдрийн ярьсан төрийг одоо хяналттай байлгах шудраг шиг тогтоох тал дээр бол идэвхтэй ажиллаж та бүхний одоо итгэлийг алдахгүй ажиллана гэдгийг хэлмээрээ. Тэгээд Монголын хүний төлөө намын төлөө саналаа өгөөрэй гэж уриалмаар. Батялалт гэдэг нэр дэвшигч одоо 4-5 удаа улсын хурлын сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол энэ хүний урт хугацааны нэг ихтгэл үнэмшил улс их орны төлөө юм яваад байна шүү дээ тийм ээ. Та бол ихтгэл үнэмшил байгааг бол шантарчих бах тийм ээ. Тэгэхээр та энэ дээр нэг товчхон. Яг би өөрөө зорилготой монгол хүн болгон сайхан амьдрах ёстой л гэж боддог. Ер нь бол над дээр одоо би өөрөө хуульчин учраас над дээр дандаа тийм зовлонтой хүмүүс ирдэг. Өрөнд орчихсон, гэр бүлийн маргаантай ч юм уу. Би бол хуульчныхаа хувьд эрүүгийн хуулийг хэрэгэлдэггүй ус болох юмсан. Эрүүгийн хууль гэдэг чинь хүний эрхийг зөрчлийг хэлж байгаа тийм. Хин нэг шийтгэх гэж биш тийм. Хин нэгнтэйг аз жаргалтай амьдрдаг нийгмийг байгуулах юмсал гэж үздэг. За баярлалаа. За энэ өдрүүдэд улсын хурлын сонгуульд Монголын хүний төлөө намаас жагсаалтаар нэр дэвшигч Хадбаатарын Батялалт оролцлоо.